шиг сайхан хүний дотор домоггүй. Сайн хүн гэж юу? Сайхан ч хүн гэж юу? Тэдний огны дүн согч гэж алдарсан. Ийм нэгэн хүн эгэлгүй хүний тухай хүргэн нариултын бүгай аль хэдийн бүгдийг төвчөртэй байсан ч энэ хүний талаар дурсалгүй дуургүй явсаар хүний хүсэн дүүртэй хансалтай. Монгол гэдэг нэгэн ертөнцийн чихнэн дуусгалтай Монголын төлөөлөлийг санаа бидний зүрхэнд холбоотой өсгөл сурсан үндсэн хэл мартаж болшгүй соёл эцэстлийн уршиг төрөлх нүдэг санаж болшиг орон гихшилэнгийн Монгол хүний сэтгэлийн дуулуулсан их шиг ирэмшилдэг бол орн их насад орчин бидний хэлдэг. Гэтэл түүний бүтээлийг судлаж уншигч түүнийхээ бүтээл болгосон эрдэмтэн судлаач бадны содон гэгч аж буйнтай нөгөө нэг хүний тэр болгон дурсахгүй. Энэ нуурын уснаас ам дуран балгач гэсэн шиг чив чимээгүй явсаар үдий бүрсэн алтын аваад авдрын дэхийн бүлгийн шүү. Бацэгдэр содон хоёулаа гүн гадуутай хэмээх энэ өдөрж их хүн гэгдэх энэ гүн цэнхэр нууранд хөв хосгон шингээ гэж тэр цагийн ядуутуудын зовлон гэж ихэн амсаж тэгснийн аз таарч ардын баг сургуулийн анхны сурагч болж анхны пионер бошгүй талах залуучуудын иргэлийн анхны гишүүдийг анхны болгоныг үүсгэлдэж явсан. Хожим Герман улсад бас хамтдаа явж хээрийн гадуу нисэн хөлбөрх газраас эрдний үрийг төлсөн анхны сэхэтүүд байдаг. Тийм анхны сэхэтүүдийг дэвсэн. Тэр цагийн үнсэн самбар дээр ааид хичиж ацэгт шүд холбож хажуугаар нь шин үеийн соёл суралцаж сурсан мэдснээ түмэн олон дом түгээх хүйсийн төрөнд бид эдийн явж байсан. Ингэжл бэрх болгоны даван тууч шинэ Монгол орондоо шин цагийн соёлын үеийг барилдсан энэ улсын доктор Содном тийм ээ Балтны Содномч бас явсан. Содном миний биеийн 1982 одоогийн Түвэнгийн эднэсийн дуудах хүн гадуутай гих газар ядууар Балтны өвгөө болон төрсөн. Миний хин нацад өвгөө дурсан эмээжи ханд гэдэг байлаа. Миний өвг эцэг болох зурсан өдөр нугандаа нэртэй сан анчин явлаа. Миний аад Балтан өөрийн гих малхрынгүй туйлын ядуу нэгэн байсан төдийгүй ойр зүрийн ан хийж манайх гэдэг айл ангийн хишгээр ань зууж явлаа. Их маань ахад буучвчтэй гэрийн дотор ёолон хэртдэг хагас өрөөд хүн байсаар эцэг их хоёул 1930 насан эцлэж би гэдэг хүн хорвоод ганц ирүүлсэн. 11 нас хүртэл эцэг ихийн гар дээр үрч 16 хүртэл гончиг тайжинд ханчлаг албатын хуваар татагдан зарцлагдаж хамгал хар борой жилийн хийхин зэрэгцээ зодуур нүдүрийн амтыг амсч явлаа. Эцэг 1923 онд Түшээдхэн ангийн Дахин Чингонгийн хушуунаас 2 хүүхдийг хүрээний баг сургуульд хүн явуулсан нэг нь би байсан юм. Содон магсны түүх намтар инхүү өгүүлж байна. Тэрээр 1923 дугаар онд нийслэл хүрээний баг сургуульд ирж 6 сар суралцсан дунд сургууль дэвшин оржээ. 1926 оны 5 дугаар сард дунд сургуулийн дүүргэн улмаар Германы улсын Берлин хотноо суралцахаар хөлгийн жолоо авс тийш залжээ. Монголын анхны оюутнууд анхны сэхэтүүд инхүү юм үзэж нүд тайлахаар харь газар олсон. Германийн хөрөн бидний газар үзэж зарим нүгүр Марксийн капиталыг бүртгэх фильмийг орчуулж явлаа. Алс газар сурахаар одогцсон намрын сэлх өмнөөс ирж байна. Өвсөн тулгай халиур хүндийг гэрийн утаа цэнхэрлэн холбон өнгөрсөн ирээдүй ээлжлэн бодогдсон тэнгэрийн өдөр жирэг зураг ялуулсан. Тэрийн гадууны сэтгүрхүү газраас хүний хүү эрдэнэ өөрлөж харин гэж Герман зорч байсан оюутнууд дундаас нацагдж бишиж байлаа. Тийм ээ. Эд харь газар суралцагчдын салхийг анхлан хаглаж эрдний өвөрлөн ирсэн үнэ. Аач харамсалтай. Нацагдж ийгч, намд ийгч, Содном ийгч, ер нь тэнд суралцсан болгоныг толгой дараалан хардаж сэрдэж шорон гэмдэн дамбарч хорсон. Ардын гэгэр мэрх яам гэгчнийг яамн томжилтоо өгөөд явуулж үйдэг. Доо яам гэгч нөгөө нэг яам барьж яваад хорж үйдэг. Хашаач янзын тогтолцооны үед эднэр маань сургууль соёлын мөрхөө өгдөө. Содном Ленин гэдэг шүлхтэй
Эрмнийх нэрэн дайсан болгож, эмийн нэрээ хотонд үтэж, эцгийн төрсөн үрэн сэрдэж, элбэрэл дүрэн эцгийн хүрдэж, албатан доорхон бүтгэн мэдчилж, ажилчин дарган ховлон матаж, ардын төр хямрхан үед ахаад Ленин багш төрөөсэй. Усан тэнэгт ухаан зааж, улаан цус ус бишиг хэлж, ухаантан мэрэгдийн асархыг сургаж, улс тэнийн наран болоосай. Ардын төр шорон биш, ариун чин ордон ухуулж, эм хамтын сургаал яраг биш, элбэрэн тэтгэхийн наран хэлж, өвөртөн орсон янхны ухаанаар өргөн түмний хэргийг шийдэж, тарихиндан гарсан арихны охиор тахал тарихчийг ухааруулдаг болоосай гэж бичжээ. Содон 1924 оноос уран зохиол үчиж, анх ядуугүй тэнэг тайжигдэх хоёр жүжиг бичээд анхны томцоогоор Нардон Жамшины бүлэг зэрэг тоглож байлаа. 1930 онд Монголын залуучуудын үйлдэлсэн залуу өмнөд Содон Зөвлөлт холбоот улсын Ленинград хотын Шинжлэх ухааны академийн аспирантур суралцахаар 1931 онд Адил хөлийн жолоод алс тийш заржээ. Харин газар очиж эрдэнэ үрлэх сайхан. Тэгтэл нутгаас хүн ирэх хэрэгтэй. Ерөнхий сайд амарг ярийн нэж хичээл сурлаа. Хийсэн бүтээсэн бүхнийг асуусан хот үрд сайхан. Гэж харамсалтай 1938 онд Шинжлэх ухааны хүрээлэнгээс Москва суралцж байсан оюутнуудыг дуудсан тул сургуулийн төгссөн боловч диссертацийг хийж эрдэнэ зулаа хамгаалж задлаг буцаж иржээ. Монгол улсын судрагчийн хүрээлэн. Энэ нь Содны 1930 оноос үүд хаалган татсан газар. Энэ л хүрээлэнд яруу сайхан хэл юугаан судлаж, уран зохиол судлалын үндсийг тавьсан. Тэрээр өнчин хөхишгийг өвөр дээрээ тавьж өвгөн тунцаг угчаад өнгийн үгээр өхөөрдөв. Майлан баясаар чи магад мал болондоо. Нянгэ тоолоход малын нэг нь орондоо гэдэг шилгээж энэ л хүрээлэнд байхтаа бичиж ардын жижигчин хөгжим зохиолч гончиг сумлаа хийж 40 театрынхан дуулж явсан. онд Германд төгсч ирсэн хэдэн сэгээдний бүрдэн мушгиж шорон оронд хийж байсан түүхийн харамж Содны төрөв. 1938 оны намрын нэгэн хүйсгэн өдөр Шинжлэх ухааны хүрээлэнгийн уран зохиолын тасгийн судлаач Балтны Содныг дайчлан баривчилж Японы тагнуул Бурятын Чинбэн баярын бүлгийн этгээд гэдэг яв тулан нойр хоолгүй жижүүрлэн байцааж эхэллээ. Байцаагч болгоны танилцсаар 1940 оны 4-р сарын 10-нд Шоронгоос судагдсан боловч байнгын мөрдмөш гэж илтгэж шалтгаасаар 1947 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэн нарын бичгийн дарга байхад дахин баривчилж албан тушаалан ургуулсан ашигласан хэрэгээр 2 жилийн ял оноож зүүн гарагийн засан хүмүүжүүлэх газар хүнд хүчээр ажил хийлгэжээ. Ингэж төрийн хуулийг захируулсан түүхийн хар шуурганд Содном 2 тоортож 2 тоо элмүджээ. Гэж 1951 онд хөлсгөлний эсрэг Японы тагнуул гэсэн 38 оны ял шийтгэлийн цагаат өгдөж 1969 онд албан тушаалан ургуулсан ашигласан гэх 1947 оны хэрэг нь хэлис болгон тогтооглоо. Нэг их онцлог Монгол хэлийг сайн Монголын үнэ тамирхаг нарийн аялал Монголын аялал дэвсэн номж найрон диксан нэтэмгана банцтай чигээр хадгалсан юм ба нэтэмгана өмсөн нэрмичиг дараач байсан ба тэгээд нэтэмгийн ажил хорцсон норцсон нэрмичиг дараач гэрний мөчөө хадгалсан нэг байсан юм та Чого санаахад дэрнүүдийг олсолтой санагдсан хичтэй юм байсан. Тэгээд ясаттай уртаа ингээд хатвал нэлээ мэдлэгтэй. Тэгээд гэрхтаа хийх гэсэн олсон.
соёлтай ийм хүн байж. Тахан хүн байж. Тэгээд филхан хоёрын дотор бидний хэлээд их хол шалгуулалтыг хасан жишээсэн. Филхан хоёрын eerder just goed dat je het just moet zat in die zijstaan altijd zat een wanneer die onwees dat ik het aan het kinderen die zo wat als ik had het aan de eventjes aan was dat de hete moet al zien maar het tijdje is dat daar want het toch goed tegen me gaat ik denk niet aan pas gezien ik was naar dat toe zien je was aan het rijden in het niet 사뿐 받아서 긴 조선셨다가 일스마츠나오다 조대일치되기고 기억났다 미쳐서 미센타다 막라는 익스터던 주대리팀과 들리팀 되지 나게 팀 조선셨다가 어쩌서 나셔 예스 버스가 나tional team 그게 너무 진짜 이서 뭔가도 Weil der immer Gott lassen wir, dass wir mit mir nicht dass man wieder andere vergessen, dass das neue wieder mit man muss nicht geheißen mit man muss nicht bei Leben ist leider war ich sein Wesen und die was sie machen. Эдийн эзэн хөрөг орчлонд содон гэгч ийм л нэгэн эрдэмтэн судлаач хэл судлалын ухаанд хичээл зүтгэлэн зориулж ирсэн. Тэрээр уран зохиолыг амтархан судлахын зэрэгцээ дээр үүсэн өмчин шигээс ахуулаад залуучууд айр хулган зэрэг олон арган шилэг дурсгалын бичиг эмээлтэй тарах хөдөлгөөний өгүүлбэрүүд далайн үеийн усан тэнэггүй сахлах шувууны үлгэр зэрэг ард түмний дунд яригдсан сайхан үлгэрийн зохиож бас хажуугаар Орос герман хэлнээс орчуулга хийж явлаа. Соо багшны хин хүнийг дурсахад нацаг дурж судлал гэх үг зайлшгүй яригдана. Нацаг дуржийн намтар зохиол нацаг дуржийн уран зохиолын зарим судалгаа зэрэг 13 бүтээл бол судалгааны түн болон уншигчид дан өргөсөн шүлэг зохиолын шүтээ. Эдгээр бүтээлүүдийн ачаар их насыг хүрштэй таавал улам бүр гоёрхон танилцсан. Сайн зохиол үеийн үед амьдардаг гэдэг тэр үнэ. Чингэтэл уран зохиолын улс уртай сайн судалгаа шинжилгээч урагшил жива энэ галтэрэг шиг довтлогож явах учиртайг судан магсан бүтээлээс харж байна. Тийм уншигч түмнийхээ сэтгэлийн гүнд цагийг эзэлсэн урт настай удаан жаргалтай зохиол бүтээлийн гайхамшиг ихэ. Содном анхны тренерийн гишүүдийн нэг, анхны хувьсгалт залуучуудын үеийн гишүүдийн нэг, улсын гэртмийн комиссийн анхны дарга, Монгол Улсын их сургуулийн хэл уран зохиолын факультетийн анхны багш нарын нэг, Монголын судрагчийн хүрээлэнгийн анхны ажилтны нэг гээд анхны булганд алдарн нэгжээ. Содмын бүтээл болон судлаа шинжилгээнд орсон хичээл бүтээлийг үнэж 1968 онд нацаг дөржийн нэрвжих шагналыг уран зохиол судлаач шүүмжлэгчдийн дотроос анх түрүүнд олгосон. Хоёрын төвлөлийн дэвшигтэй болохоор бэлэгдсэн байна. 15 дэх настай чинь 50 насны ойрын хүртэл хурцлаа. Намайг 150 нас хүртэл уцаад ингэж аваад нэг даваад ингээд гэж одоо би 10 нас руу очиж явсан бол би тат хүрч болоо. Өөрөөр хэлбэл санах хүн хажим гахын тавтал би ингэж штэ. Намайг буруу шахахгүй амжихгүй түүхэл ажиллаж штэ. Монгол хоронд өмнө ч юм уу түүний тоон бий харна. Монгол хоронд олон анхтгаа гэж бичсэн байдаг. Тэгээд аамна гэж өөрөөр хэлбэл ütсэн болохоор бидний насны хойгноо бид бас тэмдэглэе гэж бодоод урсаас бодоод хийсэн ажил үйлдэл өөрөө тэмдэглэх хаа гэсэн санааг нь харуулсан байна. Монгол
Монголын уран зохиолын төвчилсэн төлөвийн төрхөн бүтээсэн Совогш хэмээх Монгол хэл судлалын нэгэн их хүний нас өдөр эрх хүсний ойл зэрэгцэж шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэн Төвэнгийн баян сумын засаг дарганы тамгын газар Содон багсны үр хүүхдүүд түүний төрсөн газар болох гүн галуутай нутгийн их хүн хэмээх гүн цэнхэр нуурын хөвөнд дурсгалын хөшөө босгож байна. Нуурын усан бохом шуучуудыг болгож, нуурын хөвөнд хүн амтэн цугалтыг бэлгшээж, 10 сайхан хүүхдэн аавынхан шогсондоо. Хон нуур хоёр хүн холбоотой байдгийн нэгэн дээр чинь Батны Содон табай алдан хэрэгтэй нуурын энэ дэргээс үндийж, буцаад нуурынхан хөвөн шингэж буй алтан нэртэн алдар бүртээгүй алтан нэртэн болсон таны тухай Монголын зохиолчдын эмхийн 70 жилийн өмнө зориулж цаашлбал телевизийн стингийн дурсгал дөрвөн барих үнэн бодит нэгэн домог